Тэгэхээр энэ бол маш чухал асуудал. Олон зүйлийг биднэрт харуулах байх. За хамгийн нэгдүгürt бол одоо манай өмнөх гишүүдийн ярьсанчлан энэний арж юу яваад байгаа юм бэ? Өмнөх бүх офтек гэрээнүүд бүгд асуудалтай байсан. Тэр бүхэл 44 их найдын асуудал байна гэж яригдж байсан сонсголын үеэр. Тэгэхээр ийм их дүнтэй ийм асуудал дагуулсан гэрээнүүдийг бид нэр цаг алдалгүй шалгаж, цаг алдалгүй хянаж хэрвээ асуудал байх аваас засаж сайжруулъя гэдэг асуудлыг л ярьж байгаа. За үүн дээр бол бид нэр хардах, сэрдэх ийм асуудлууд үүсээд байгаа юм л да. Ягаад гэвэл 2024 оны 2 сард одоо Эрдэнэс 5-7 бет Ганбатын одоо бичсэн тайлан байгаа. Тэр тайланд бол маш тодорхой тусгасан зүйл нь юу гэвэл айлын тал буюу бүгд наримдах хятад ард улсын тал нь энэхүү одоо 250 сая тонн нүүрсийг 16 жилийн турш авахдаа биржийн үнээр авъя гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бизнес наймал юм хойно 5% хөнгөлөлт өгөөч гэсэн бид. За тэгээ энэ дээр бид нар харахаар одоо $100 биржийн үн байх юм бол $5 хямдруулаад бүхэл бүтэн $95 зарах боломж байсныг нь байхгүй болгоод одоо 60 юм уу 50 юм уу ийм тодорхойгүй 2 дахин хямд үнийн дүнгээр бүхэл бүтэн 16 жилийн турш Монгол улсын баялагийг худалдахаар болсон энэ асуудал дээр бид нар иргэдийнхээ өмнөөс маш их санаа зовж байгаа учраас энэ төр хорог байгуулж хянаж шалгах гээд байгаамаа. За үнэхээр ийм асуудлууд байгаа бол эртхэн дээр нь Ямааны халуун дээрээ 1 жил болсон байна. Засаж сайжруулад арга дэргэдээ одоо ашигтай хэлбэрээр нь өөрчилё гэж байгаа юм. За хэрвээ тийм биш болвол бас одоо өөр арга байхгүйгээд бид нэр эвлэрээд явна. Гэхдээ бидний бодож байгаа бол энэ том офтек гэрээ, энэ том нууцлсан гэрээнүүд ардаа дандаа хулгай цавчаа явж байгаа. Шулуухай хэлэхэд 1 тонноос хэдэн доллар цавчиж байгааг бид мэдэхгүй байна. Одоо сүүлийн үед ялангуяа энэ их хулгай, авилга яригдж байгаа энэ үед миний бие болбоос ямар ч байсан энэ их дүнтэй энэ их гэрээний ард бол зүгээр байж гэн гэж байхгүй байна. Энийний ард бол заавалчгүй нэг асуудал байгаа. 1 тонн тутмаас хэдэн доллар цавчиж байгаа болоо. Манай эрх мэдлэгнүүд шүү, манай. Бид нар бол энэ дээр бол одоо гадны хөрш орноо бол ерөөсөө ярихгүй. Энэ бол тусдаа асуудал. Бид нар бол зөвхөн энэ угаасаа ингээд Монголын төрийн өмчит компани байгуулж агаад тэр төрийн өмчит компани нэр дээр идэж ууж идэг. Тэрийг бол одоо өөрснийхөө сонгуулийн төрөвч болгосон ийм асуудлуудыг л бид нар үнийн эсхийг нь дахиж хянаж шалгаж тогтоох гээд байгаа маа. Тэгэхээр энэ дээр бол улсын хурлын гишүүд өөрснийхөө бүрэн эрхийн хүрээнд энэ асуудал үнэхэрийн ноото байгаа эсхийг нь хянаж шалгахад татгалзахгүй байх гэдэгт итгэж байна. Тэгэхээр улсын хурлын гишүүд бол энэ төр хорог байгуулахыг дэмжинэ гэдэгт итгэж байна, мөн найдаж байна. Яг тэгвэл энэ бол иргэдийн хүсэл. Иргэд бол энэ олон хулгай дээрм үнэн эсхийг нь нэг гэрээ ч гэсэн шалгаад нотлоод өгөөч гэж маш их хүсэлтүүд ирж байгаа. За та бүхэн баярлалаа.